Цайл подкаст эхэлж байна. Өнөөдрийн зочин Мэргэн, Бекатрина. Оо! 2-7 хоног алгасчлаа ямар ч үсэн. Тэгээд дунд нь нэг удаа бид нэр локейшн подкаст хийж байгаа локейшноо өөрчлөх гэж байгаад тэгээд тэр нь фейлдээд тэгээд эцээцт хар мафийнхаа студ дээр ирлээ. Тэгээд өнөөдрийн зочноор Fruity Bachka орж байна. Тэр нэг арын шүүн байдаг шүү дээ, нэг юм дарангуут гэх шахадтай. Тэнэ ч явна тийм шүү заяа. За энэс цаашаа. За Bachka залуу. Мэдтэй. Одоо нэг болонгоор эхэлж байгаа шүү дээ. Зөвхөнд ч юм байдаг 10. Хаа. Зөвхөндөө авч явдаг 10. Бачка зөвхөндөө 10 юм үзүүлэх. 10 биш 5 шүү. 5 юм байгаа гэсэн. Тэрийг үзүүлээ гинэ. Яагаад чи зөвхөндөө яг нь бол үзүүлэхээр болоо шүү дээ. Яагаад үзүүлж байгаа юм бэ? Юу аа доктор үзүүлж. Дарилагч Мэргэн. За энэ бол North Face. Жигтэй хизээш бороо орж байна. Манай подкаст ер нь жоохон концептоор нь алдаад удаж юм биш үү? Би бол рэпер хөө. Оо. За мэдээч хөвчтэйгээ л юм да. Доошоо байдаг. Амар сэнсэлээ. Сүү ууж байгаа. За тэгээ подкаст эхлэе да. Оо. За нэр саяхан шинэ уран бүтээлээ гаргасан байсан. Одоо болж альбом хийгээд 30 дуутай альбом хийцээ. Тэр бом гэх юм уу? Тэр бом гэдэг альбом. 10,000-ыг үрчих сая лөө. Тэр нь тэр бом альбом хийгээд дууссан. Тэгээ 28 дуутай. 2 сингл нь эхлээ цацагдсан. Тэгээд одоо удахгүй 4 сард тэр бом альбом маань цацагдаж байна. Тэгээд удахгүй хит нэвтрүүлгээр орж байгаа юм шиг шаа. Хитэн дуутай гинэ? 30 дуутай. Аа, ерөнхий хэр удаан хугацаанд сууж ирсэн? Жил за өмнө жилийн 5 сард нэрээ олоод тэгээд яг альбомынхаа мейн дууг хийчихэл хадгалсан байсан. Тэгээд ер нь жил юм байна да. Ер нь гэхдээ хурдцтай явсан биш. Нэг альбом эхлэхэр чинь бас жил тойрж морил ер нь бас нэлээд юм болдог шүү дээ. Одоо дуусч юм шүү дээ. Чи микс мастер өөрөө хийж юм уу? Айнуудаа бүгдийг өөрөө хийгээл миксүүдээ өөрөө Тони гэд манай бас хамтрагч Хараалаач. Тони. Уцаа байл. Рил үзээ та. Болоор Тони камера хөдөлгөөрөө. Ямар ч хөдөлж явах хэрэгтэй шүү. Аа. Яа. Тони гэтээ бас хэцүү байд юм л да. Өөрөө яг бүх юм хийгээд ирэнгүүт голоол. Хэдэн оноос дуу хийж яг өөрийнхөө хоолойг өөрөө бичээд яг хизэнээс дуу хийж гисэн. 21 он яг. Оо чи бүр тийм бас тийм үе юм биш үү бас. Яг би яг хармаф яг тэр үед яг ингээд л дуунуудаа цацдаг гэсэн шүү дээ. Тэгэл сонсчвал ингэж хамаагүй бас гоё ингэж хийж болох юм байна. Ер нь ингээл бас шинэ дууралт монголтууд яг тэр үед чи хармафаас л гарч ирсэн. Тэгэл ер нь амар сонсдог. Тэгэж бас яг тэндээс бас нэг жоохон урам зориг маяг аваад л тэгэл нэг карантинаар 300,000 төгрөг хүн болгон тараадсэн шүү дээ. Тэглүү. Тэгсэн шүү дээ. Хүн болгонд өгөөдсөн шүү дээ. Яагаад? Танаас карантины дээр бодвол дотор байсан юм аа. Тэгээд 100,000 төгрөг авсан юм уу даа? Авсан биз дээ. Тэглүү. Баг 2 хоож өгөөд илүү. Тэрнгээр нь яг хүнсгүй баснаа би хүнс аваад лөө. Яалаа. Тэгэл тэр мөнгнөөс л ихэлсэн шүү дээ. Ер нь тэр мөнгө надад байгаад аав ээж бас нэг 300 үл тэгэл 600,000 юм жижиг фокус райт аваад. Тэгээ гэртээ за ер нь фокус райт тийм үнэтэй гэдэг юм уу те? бандлаар мэн авсан шүү дээ. Ингээ миктэй, хөвчтэй, саунд карттай. Тэгэл ер нь өөрийнхөө хөгжмийг өөрөө хийдэг болыг гээл. Тэгэл хөгжим хийж сураалаа 2 сар болж исэн чинь чанга гарч ирэл 200 тайга танилцал. Тэгэл ер нь яг даашаа машаа гэл тэгэл ингээл орсон шүү дээ. Хамгийн анхны чинь дуу тэгвэл ямар дуу? За бүр хамгийн анх хийжсэн дууч бүр 6 дугаар хийж байна. Тийм. Тэр үед би зүгээр ингэсэн байхгүй. Тэр амар сонир тохиолдол. Биеийн тамирт орох гэсэн чи биеийн тамирыг хувцахгүйгээд маа би тамир өгснаа зайлгүй хөөгөөд. Тэгсэн чи нэг сургуулийнхаа заалнаас гарах гал явжсэн чинь нэг юм 2 давхар байхгүй. Тэгс чи 2 давхарт нэг хөгжим явааш. Тэгэд би гайхаал 2 давхар студид руу орсон чинь нэг өндөгний сэтгмэт. Маа сургуулийн л дуу хөгжим багш байсан.
Тэгсэн чинь би зүгээр л амар хипхоп сонсдог хүүхэд мөхтэй таарснаа оронгуудаа шүү. Өө багш би дуу би чи хипхоп бол чадна уу мадна уу гээл. Тэгсэн чи тэгвэл чи энэ аян дээр үг чи аваад ир гэсэн реклам 8-ын нөхцөн. Тэгсэн чи маань гитэ очиж гэж дууныхаа үгийг бичиж чадахгүй гэсэн чи аав орж ирсэн ээ. Юу хийж байгаа гэсэн чи би ингээд дуу бичүүлэх чи мааш маа гэсэн чи. За шүлгийн унших гэсэн чи наа чи ийм наа чи арай биштэй гэснээр сүүл талгыг Ямар хуу юуны тухайд болсон? Зүгээр жоохон хүүхдийн бодлын тухайд болсон. Ер нь бодол гэдэг нь ихтэй байсан баха. 6 дугаар ангитай тий. Санжин үсгэсэн. Санжин шүү дээ. Тэгсэн чи аав шууд хурж ирсэн ээ. Шууд аав шууд хурцтэй ихтэй дөрөв мөр юм бичиж өгснөө сүүл талгаа холбогддог гэдгийг зааж өгöd. Тэгэл хосоо масаа гэж мэгцэн нэг тийм оруулж муулаа. Тэгэл анхны дуугаа тэгж хийжсэн. Тэг бичсэн юм уу тэг бүр. Тэг бичээд одоо Facebook дээр private үү. Тэр юм цагтаа. Тэндээс сонсуулаарай за. Тэгэл ер нь яг хөгжим тэ танилцуулаа. Гэ хадгалсан байж цэргийн сургуульд орцох. Нэрэ цаа чин цэргийн сургуульд орсон шүү дээ. Юу би нэмэр хичээл би нэмэр хувцсгүйгээс болоод хөгжим тэ ер нь бол тий. Одоо доортой би нэмэр хувцтай олцсон байна. Доортой би нэмэр хувцтай болсон байна шүү дээ. Тэгжил ахарч. Цааш ч тэгээд том одоо ингээ мөрөөдлөө би хөгжмөөрөө ингмээрөө энэ ч юм уу эсвэл хөгжмөөс өөр эсвэл ямар нэгэн зорьсон тийм мөрөөдөл байдгүй. Тэрийг хийлж болох юм уу? Болно л та. Гэтэ яг тий бүр яг Гэтэ хэлэхгүй гэж шээс. яг бүр амар зорьсон тийм бүр мангар том мөрөөдөл гэж байх. Гэтэ миний нэг мөрөөдөл бол мэж Америк руу явал Америкийн сэлмэлд орё гэж бодлоо шүү дээ. Нэвсэлтэй. Цаа тийм цэргийн юмд явах хэрэгтэй. Тийм тагнуул тусгай хүчин болмоор тийм л тэр л зүгээр яг мөрөөдөл ч тэгээд мөрөөдөд идэг. Тэгэл бусдын ч яг угаасаа хийж чадна дөө. Call of Duty тоглох юм уу гэж. зүгээр л Call of Duty донтол тэгэл ер нь цэргийн хүн болол шүү. Call of Duty бол донтолттой. Call of Duty үнэхээр би гэхдээ тийм мэрэгэн шиг онлайнаар мультиплеерийн тоглолтгүй яг зүгээр яг single Story mode тэрэл тоглолт гэсэн. Би бүр янз бүрээр нь чаасан шүү. Гэтэ хамгийн сайхан Пропагандатай тоглолт. 6 жил цэргийн сургууль сураал би тэгснэ 1 дугаар анги ухаарсан цагаас маань манай авч онцгой л юм байсан. Тэгэл маань цэргийн хүн болно гэж боддог байж байгаа л Еш өх болол тэгэл дотоод дэргийн сургуульд авахчихсан юм байна. 2 цагийн дотор шууд би зүгээр хөгжим хийгээ өөрөө яав гэл тэгэл тэгсэн чинь зөвшөөрөл. Тэгээ маань шууд шал өөр сургуульд ороо шал өөр юм биш. Сургуульд орсон. Нэг сургуульд орсон. Гэж. Засан болоо шааснаа. Тий хүмүүнлэлэгт ороод тэгээд одоо төгсгүй л өөр хоббинэттэй болцсон чинь тэгэл тэдэрлүүгээ амар сонин гэж голчлаад байна өө. Бие хэд хуваах юм бэ гэж тий. Чи манай хоёр ч одоо дугууны партнерууд уул мол гарна тий. Тий ер нь яг амьдралын лайфстайлыг ер нь дэлхийд даяараа ер нь нэг юм уул мол дугуй муугу нэг юм бас эрүүл амьдралын хэв маягийг бас эрэлхийлдэг болцсон тий. Тэрийг ер нь анзаарсан дэлхийд даяараа. Би гэхдээ өөрийнхөө алгоритмыг тийм болцсон байна гэж бодоод байна. Харин байна уу дандаа л тийм гадж. Тий. Гэтэ яг бүгд тэгж байгаа юм. Гэтэ ер нь л тийм болцсон ялаа тий. Тэгж чадахгүй л байгаа л та бүх хүн. Тийм л гэж хүсээд тэгж зүг харагдаад байгаа болохоос хийхгүй байх. 10 жилдээ ямархан хөвгтөөсөн чи. Одоо ингээд ах トゥ усаар бол ингээд хамгийн хойдолд суудаг категори гэж байгаа шүү дээ. Тэгээд дунд суудаг хүмүүсийн төрөл, урд хамгийн суудаг хүмүүсийн төрөл мөрлгөл нэг тийм левелээр явдаг шүү дээ. Аль нь цаг левел шаас. Хойдлынх нь нөгөө нэг кул кидүүд мэдүүд юм шүү дээ. Тэгээд Мань бол зүгээр зогсдог төрлийнхэн л байсан. Өөхөөш. 10 жилдээ сэргэлэн л хөвгтөөсөн шүү дээ. тийм. Муу сурдаг байв, онц сурдаг байв. Яг л дундч ойлгохыг ч хүсэхгүй, ойлгохгүй байхыг ч хүсдэггүй л тэгэл. Манай подкаст бол ер нь бол Generation Z үеийн бажи ялт байгаа. Gang shit motherfuckers. Хоолгүй юм байна тий. Хоол байна үгүй. Хоол байдгаа бүр студиэр бүр ус буцлагч жалгана. Цайл подкаст цайгаа ухаач үлээ. Селфитхэн ороосын юм үл таних зүйл ууцгааж ин л та. Цаастай цай. Энэ бол эрүүл мэндийн ус байна. Заадсан цай тий. Ухааны ундаа гэж. Ухааны ундаа ууж байна. Ухааны ондргууд та тэгээд
Одоо дуусч байгаа. Дуусаа шах. За баярлалаа та бүхэн. Гэр нь өндөрлөгтэй шоолж байгаа хта. Энэ бол хамгийн мөргөл подкаст мөртлөө хамгийн сак подкаст. Хамгийн хэрэгтэй юм ирсэн баг гэж найдаж чинь. За ингээд энэ удаагийн Бас яана манусаа одоо зочин хизээ дуусах бол те. энэ дуусахгүй байх та тий. За зөв нэгээ дуусчлаа дөө зочин. Энэ одоо манай хамгийн сүүлчийн зочин Одоо байна. манай яаж ингэж юм яриад байгаа гэхээр таньдаг хүмүүсээ оруулж байгаа болохоор л гайгүй. Танихгүй ороод ирэлтээр юу ч ярьж чадахгүй. Манай айгүй хурдан анхаалттай шүү дээ ер нь. Өдөрч болгоод бэлэн байдалд байна бид хоёр. Шууд хамраагаа шаашд. Өөрөх юм уу найзууд дээр жоохон юм ярьж дадлаг сургуульд хийж яагаад тэгээд болчихох гэж бодоод байгаа. Гэтэ юу хантай юм биш. Найзууд подкаст хийм гут бүр яг хамт байгаа юм шиг үрсэн. Орчмаа санагдаж байна. Арцсан. Манус дунд нэр подкаст хийсэн найз байгаа мó? Байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Одоо нөө нэг аялд гарах гэдэг тэрнээсээ өмнө цомог момгоо ер нь дуусгаад тэгээд тавьчих гэж бодоод байгаа мó. Гүү ер нь цомгоо бэлтжээл бэктүүлдэгээл тэгэл мань өөрөө тэнд байж хахад гачих хаад. Гэтээ амжих юм болоо. Бектор хизэнээс найзлсан. Бектор Петрович яг адилхан шүү дээ. 21 он. Тийм. SoundCloud-аар танилцсан шүү дээ. Тийм. Энэ ямар үдцэн дуу байдаг гарвэ гэж бодлоо. Бектор дуу хийгээдсэн юм уу те? Тий SoundCloud. Тэгсэн чи яг зэрэг 200 бас бэк рүү бичсэн. Тэгсэн чи яг амар адилхан сонсогдоод тий би ямар үдцэн дуу байдаг гарвэ гэж бодлоо. Тэгэж яг танилцсангуудаа No Q гэдэг нэг юм crew шиг байгуулжсэн аахгүй. Байгуулсан байсан. Тэрэнд нь ороод одоо хүнсний хит байдаг шүү дээ студ даашаа. За. Тэр студ рүү ч орж ирсэн аахгүй. Тэгэл хөгжим хийж эхлэв. Ер нь анх фок монгол нүдчихсэн шүү дээ. Үсээ хамаавчин cozy хэсэг мэт чи фок амир хийж мэддэг. Түүлээ шүү дээ те. Чиний одоо ингээд цомгийн дуунууд байгаа шүү дээ те. Тэндээс одоо за энэ яг надад таалагдж ийн гэсэн дуу айл нэ. Энэ миний дуу ингээд. Манайс мэдхүү чи зүгээр гой санагддаг байхгүй яг тэр альбомноос. Тэгвэл чиний нэг тийм дуу байгаа шүү нэг юм хайртай хөөхтөд шиг. Day in your life гэдэг дуугацсан. Day in your life. Тийм нөө чимэний хэвд гэдээсээ. Тэр нь дуртай те. Тэгээд тэр бундаа TikTok мокор амар шаардтай мэлээ. Манж тэрийг яг бодож байгаа шаацалтай. Тэр уусаа тред чи тэгээд аян ер нь тэгэл Team I хийгээл тэгэл бодол хийсэн юм те. Яг тэр гитарын лупыг олчоод тэгэл ихний мөрөнд орж ирсэн чи за энийг ерөөсөө TikTok. Одоо тэр дуулаач үзэл. Тэгэл тэгсэн. Гэтэ 30 дуутай болохоор амар их сонголт монголттой юм лээ. За энэ нь тийм дээ, тэр нь тийм дээ гэж бодлоо. Хэдэн дуутай цам вэ? 30. Анхных шүү дээ. Анхных юм биш шүү дээ. Тий. Анхных юм биш гэж. За, тэгвэл за одоо үннээ л ярьцгаа. Гитар аваад үннээ хэлээ. Үннээ хэлээ ток шоу. За. Сүүлд хизээ өргөсөн. Сүлд Педрата огцсон. Сүлд үргэсэн гэж. Ер нь үргэлжлэн шүү. Үргэлжлэхгүй л байгаа. Ер нь манайс үргэлжлэхгүй. Дуу хийхээс өмнөх үерхэл дуу хийсний дараах үерхэл хоёр ямар өөрөөсөн. Дуу хийсний дараа миний үерхэх үерхэл бүр шал өөрөөсөн. Шал өөрөөл ш. Тоохгүй хөхөд хаадаг болж болоо ш. Тийм. Тэгэл ер нь тэгээ дуу хийгээд гисэн чинь үерхэл гой сайтай болсон шүү дээ. Чиний яг хамгийн анхны ер нь ингээд их үзэлттэй дуу чи хийвлээ. Байгалах энэ л байгалах чинь одоо хэд вэ? 16 сая байлаа. Тийм үү. Тэгээд тэр ингээд гараал ингээд зөндөө хүн үзэл тэгээд ер нь өөрчлөлт чамд анх яаж мэдрэгдэжсэн? Ер нь юм бандэр өөрчлөлт нэх мэддэг үү дээ. Тийм үү. Тэг яг хөө мэдчихсэн. Яг тэр нөгөө нэг юм яг ингэж дуу хийж эхэлж байгаа шинэ хүн гарч ирж байгаа юм даа гэдэг утгаар нь хүмүүс тэгэж амар тэгэл таарч байгаа. Чи гой дуу хийсэн мэл чи. Тэрнээс өмнө мань ус дуу мөн тэгж нэх яаж байгаа юм чи. Хүмүүс гой урмын өгнөө хэлсэн үү? Амар гой дуу хэлсэн шүү дээ. Чиний Шин чи шүү. Тэгээ бас тодорхой хэмжээний жоохон мөг цаахууны хувьд ч гэсэн нэг хайлт жоохон мөг авч болоо. Тэгэл түүнээс бүр тэгэж амар яагаагүй. Тэг хүмүүс яг мань гэхдээ тэр үед яагаад идэг гэсэн маа нүүр ингэ нуугаад идэг гэсэн чинь ер нь яг клипүүдийг үзүүл мэн дандаа тийм байгаа шүү дээ. Ингээл жоох ингэж мэнгээл шаа. Тэг яагаад гэсэн бэ гэсэн чинь угаасаа жоо батан гараадс болохоор тэгсэн юм байсан. Тэгэнгүүт хүмүүс чи дуулсан юм уу гэж уулзгаад чи байсан юм уу гэж тэгээд идэв шүү дээ. Тэг би байсан юм аа.
Шинэ жилээр яасан. Шинэ жилээр энэ жилдээ халтар хийгээв шүү дээ. Аа. Тий. Угаасаа баг 2 жил дуудцаагүй шүү дээ. 24 оноос хоошоо гэдэг чинь бараг 2 жил юмцдаг байна. Тэгсэн чинь Нэг халтар тэгж орж ирээгүй шүү дээ ерөөсөө. Яа нэг тоотой 10 дотор л нэг хэд халтар хийгээл. одоо би нэг юмд амар шүүмжлэлтэй хамтж байгаа. Писта юу болоод байгаа юм бэ? Ивент. Гүнээр энэ манай хипхопуудын ивентийг яагаад байгаа юм бэ? Писта бүр тим юм яри тий одоо. Тий ой, шаа ой писта. Амар тэнэг шаагаад бүр ингээд яа тэгэл хитэн гарч ирдэг манай нөгөө хэд маа найзууд л гэдэг. Ингээд гарч ирж дуулаад ер нь жоохон шаа байна тий. Ер нь хипхоп одоо юм ивент ер нь жоохон шаа байна тий. Наатан дээр ч дугасаал шаа болчиход. Үүдсэн тий. Энэ бол тэгж бодоод байна. Жоо найруулгатай үзэх хэрэгтэй болоо гэж бодоо. Ховор хасдаг юм шиг. Үгүй тийм ховор яг олон байж болно. Гэхдээ одоо өөр угаасаа мөнгөний урсгал байхгүй болчиход байгаа шүү дээ. Тийм мөнгөн дээр л юм бэл. Тэнгүүд одоо нөгөө нэг гадны тийм артистуудын одоо өөрийнх нь тоглолт молтуудыг үзэн амар гоё шатсан гэдэг шүү дээ. Нэг үзүүлбэртэй байгаа шатсан шүү дээ. Сүүл дуун хитрхи амар крауд нь зүгээр л тэр дуун дээр төгс шаах болохоор бро зүгээр жишээ нь Playboy Carry гарч ирээл дуурахгүй зүгээр ингээл бүжиглээд болчих Лааж байгаа байхгүй шүү. Тайцны засалт масалтаас байх. Одоо Дууралт энэ нас болоо ивентийн сая сүүлд нэг ямар юм төлөө нэг ивент арчилсан ч юм шүү дээ. Амар хогийн сумын аймгийн төвийн нөгөө нэг хүүхд залуучуудын театр шиг юм шааж байгаа байхгүй биз дээ. Үнэ. Тэр нь арай ихтэй драмж санагдсан шүү. Тэгэл нэг юм үйл явдал өрнөлттэй тийм зохиомжтой нэг юуны тоглолтны найруулагч энэ гэж хэсвэд шүү дээ. Тий нэг мэдээ. Хүмүүс ингээ байг харж байгаа хүмүүсээ харж байгаа юм чинь тэгтээ нэг өөрөөр харуулах хэрэгтэй байхгүй хүмүүст. Тийм бол нэг тийм өрнөлттэй үйл явдалтай зохиомжтой тийм юм шаавлсан. Тэгжээж бас мөнгө. Манайс нэг хэсэг тэгж бодсон шүү дээ. За ер нь баарнд дуулахгүй ингэж постертэй ивентнэр дуулахгүй гэд нэг хэсэг яваа дуулаагүй. Тэгээд тэгсэн чинь яхаа сүулт нэг хэд Баар дуулсан. дуулахгүй бол тэгээд одоо амьдрал сүрлээ биз дээ. Мөнгө байхгүй болчихно. Тэгээд сүулт бол яалчгүй бас нэг ажил хэргийн шуумаар тий дуулж мус тэгтээ амар тэр надад лалын санагдаж шүү. Амар тийм муухай. Тэгсэн менежер интервьюш тэнгуутаа ингээ өөртөө очиж флашаа ингэж өгснөө энэ дуу гэж хэлж мэлээ. Тийм их юм бүр амар олон давтагтай юм бүр яа. Тэгээ амар юм ер нь ингээд амар үнцэн Тийм. нөгөө болоод байна. Улам бүр маш ихээр. Тэгээ өөрсдөө үнэ Ганцаараа ингээд толгоогоо мэдж байгаа артистууд за нэг амар менежлүүлээдээс артист ч нэг байгаа гүндээ бол байхгүй. Манай тэр дээгүүр мэгүүр юм болж идэг бах те. Хариунаа их цараа ихч мэгч тэгэл уука ихч мэгч тэр л тийм бах. Тэрнээс банус бол ингээд үнэхээр сонин байдалд байна. Тэгээ олон Тэрхий бие даацсан. үнгүүдүүлэх гэдэг нөө яа Өөрсдөө үнүүдүүлээд Дон нийт болоод байгаа ч гэсэн тэгэл тэргээ энэ дээр л за independent music-ийг Монголд бол independent music бол тулаад таазандаа хүрээд буцаад уналт руугаа орж байгаа гэж харж байгаа. Би ер нь бол одоо ингээд энийг ийм категорид оруулчих. Sound card-ны rap-рууд SoundCloud rap-рууд гэж ядсан шүү дээ. Тэр шиг манай Монголын болохоор SoundCard-ны rap-рууд заяа. Нэг найз SoundCard авсан, mic авсан, үгэлж ихэлсэн. Тэгээд зарим нь амжилтанд түрээ талтуур идэв гэсэн. Тийм л шийт болж байгаа шүү дээ ер нь л тий. Одоо тэгтээ бас тэр перформанс дээр өөрсдөө анхаарах юм билий бас. Тийм шүү дээ. Тэ яг бүр яг л перформанс л үзүүлэх хэрэгтэй юм билий шүү дээ. Үнэтэй болох хэрэгтэй. Тэгээд тэн дээр ухаарсан. Нэг юмыг Гэтэ юмыг үнэлдэг хүмүүс бол бас байгаа Монголд тэр үнэтэй болох юм бол. Гэтэл Төвлөрч жишээ угаасаа найзуудаас л аавна шүү дээ. би энэ зунаас яг үнд амар айж байна. Энэ зур алаа бол л та. Энэ зун үнэхээр утгагүй их ивент болно. Стадионд хэдэн ч удаа дүүрэх гээд тэгээ байгаа. гол нь яагаад ингэж байгаа гэхэлэр одоо нэг стадион юмнууд хийнгүүт яг адилхан ингээл хүмүүс ирээл байгаа штэ. Тэнгүүд пистаны авч апгрейд хийх тийм өслөг шаардах хийж байгаа хүмүүс нь. Тэгэл бүх болж байгаа юмнууд нэг адилхан байгаа шиг байна. Тэгэл яг нэг тийм тайцтай тэгэл нэг юм хальт фестивалаар хожоод идэв штэ. Тэгтээ яг нэг лайн аптай. Тийм нэг лайн аптай тэгэл нэг артист 100 хэдэн удаач стадионд очиж дуулаад байна. Мань бол хамгийн ихтэй тэр яг анх
тэр 24 оны 100 мууч баг. Яг нэг газартаа яг л нэг лайн аптэй таарсан хүмүүстэйгээ 6 мурга таарч маа. Тэр нь бүгд стэж юмд. 100. Тэгэхээр чинь бүр сүултээ өөрийгөө бодонгот Тэг бараг ирж байгаа хүмүүс нь гэсэн 6-таа ирж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Уусаа тийч сторимс мэдээд хэлж Өөр бол ямар ч юм байх. За. Одоо трийг маний зохицуулах юм уу? Зохицуулах юм уу? Нүуний ойрлолдог бичлэгний нэг хэсэг шиг үстэй. Нөө Монголиас л юм. Бүх ирж байгаа юм нэг тийм дэр чи. Тийм нөө. Яа мохоо. Тэгээд нь шүү дээ. За Монголд талбайнаас их юм байхгүй те. За задгай шоу Монголд за тийм газар болж байгаа. Playtime байгаа. Студент дүрж байгаа. Тэгвэл дан тийм гоё мод ч юм уу ингээд тийм бүр юм гадаа фестивалууд гэдэг чинь үнгүүрч хийж болно зүгээр цуглаал хийцдэг. Тийм фестивалууд ер нь зохиогдвол гоё те. Бүр хотоос гарч ижил юм уу. Гэхдээ тог дэд хотоос ойрын 50 км дотор бас л хараа хяналттай ш. Тэгэл нөө хойл мөл авчиж чахаал хэлэхт байна. Хин биднэрт мэддэгдэхгүй арих авах гэдэг юм шаа. Өдөө ингээд залуучууд нь ингээд гоё амьдрахыг хүсээд байгаа хөөхгүй гэдэг амар гоё ингээл ер нь ингээл харахад манай хот ингээл дэлб шаацсан ч гэсэндээ ингээл ер нь дэлб шаацсан шүү дээ. Тэгж яах ингээл залуучууд нь ингээл нэг өөр юм мэдрээл яг дэлхийн залуучуудтай адилхан хувцлахыг хүсээл яг гоё хөгжим сонсохыг хүсээл тэгэл нэг л тийм болж өгөхгүй жоохон болж бүтэхгүй юмнуудын тухай шүмжлэлтэй бүтэхгүй зүйлс болж бүтэхгүй зүйлс болон тэг тийм юмнууд бас Одоо нэгнийгээ дагаад Playtime гад ер нь ингээл хотоос гадна болдог болсон шүү дээ. Тэгэл тэнгуут ер нь одоо ингээл араараас хотоос гадна болдог болчих юм шүү дээ. Ер нь ингээл шоуч нэгнийгээ дагаал яваад идэм шүү. Цэнгэлдэг чи аа тэгж тоглолт нэг хийдүүлсэн. Яг нь тэнгуут цэнгэлдэгт ингээд миний ажилласан болохоор жоохон хүмүүс илүү очиод байгаа шүү дээ. Тийм яг Нийт баг 70-80% жоохон хүмүүс очиж бол. Тэнгуут тэд нар чинь хотоос хоолнол хийвэл бас Тийм явж чадахгүй 10 жилийн хүмүүс. Тэгэхээр л зах зээл нь тийм байна. Нөө бид нар мэдэхгүй байна дөө очиж зүг дуулаа гэж байна. Баач болохоор бас орохгүй тэд нар чинь. Гэтэ хүүхдүүд л амар крауд болдог шүү дээ. тийш дахиад клип хийх юм уу? Одоо 15 дуун дээр ер нь клип хийгээд чинь одоо ер нь нэг 7-8 дуун дээр хийнэ. Тэг бид чинь яг үнийг хэлэхэд ингээл хүмүүсээ тэгж л бодд юм шиг л шүү дээ. Мөнгөтэй олцсон тэгээ клип хийчдэг мэчдэг. Манай хэлсэн чинь бүр наана ингэж спонсороо ч олно тий. Тэгэл яавал болохоор гэдгийг ингэж өөрсдөө хайж олно уулзна. Тэг ер нь гоё юм хийхин тулд одоо бол бүр их мөнгө ордог болсон мөлий тий. Гэл клип гээл одоо ингэж судалж модлоо явж байгаа гот ер нь л доотлолт 15 болцсон л. 21 онд ч баг дээдлэлт 15 байсан чинь одоо шууд доотлол нь 15 гэж баг болцсон байл шүү. Гоё гайгүй юм хийх юм. За бүр гоё юм хийх юм бол тэгэл тодорхой шууд 40 50 ороод. Тэгэл тэрнээ буцааж олох уугүй юу асуудалтай. Харин 50 сая клип хийсэн чи 2000 үзэн шахахтай. Яа тэгтээ тийм доо зөндөө байт юм билээ шүү. Үгүй тийм. Тэр дааргүй. Өөрөө амар хүссэндээ л хатаа гэж боддоо шүү дээ. Өөрөө бангар болчихсон. Тэгвэл мэдхгүйгээр л клип шаачиж байгаа. За манайс бүгдээрээ ингээ хөгжмийн зах зээлд байж байгаа. За тэрнийх нь нэг хэсэг байгаа хүмүүс шүү дээ. Ер нь бол тэгэнгუთ чи зах зээлээ мэдэрч байгаа. Ер нь одоо хөгжмийг яг хэдээс хэдэн наснда яг толтол ингээ бүр симпл сонсдог байсан те. Тэгэнгუთ нэг 14-өөс 20 22 мөр хүртэл. Тэрнээс хойш ингээд бас тийм амар симпл сонсгоо ер нь бол болцсон юм шиг. Одоо бүр баг хүчээр сонсох гэдэг юм хайшин дуу тий. Тэгвэл чи зах зээлээ одоо мэдэрч байгаа юу? Ер нь хин юу сонсож чинь хүүхдүүд залуучууд юу сонсож байгаа вэ? Би тэрэн дээр тэгтээ тэгж хаад байгаа шүү дээ. Ингэж хуваагдаад байдаг. Ер нь үе үедээ ингэж хуваагддаг гэж боддог шүү дээ. Сонсогчд хоорондоо. Мань харин бүр үнэхээр нас явна гэдэг шиг бас нэргээс холдчихдığım байна. Одоо яг юу болоод байгааг бас нэр мэдэхгүй байна бас заримдаа. Ер нь ингээл хуваагдсан ямар сегментэд ч юм уу одоо яг
чи яг ямар хөгжим хийгээд яаж тэрийг яг аль хавцаа өргөнө гэдэг нь өөрийнх нь сонголт болонгууд тэгээ яг тэр сонголтоо ингэ бодонгууд сонсогчд нь угаасаа л хавагдсан байт юм л. За жишээ нь одоо ингээл гайшил байшлаар гэх юм уу те. Одоо ер нь бол ингээл жоохон ингэж зайсан нөгөө энэ минь хав ингээл хүүхдүүд мөтч ер нь баг Монгол зонглоор баг ярихгүй болцсон юм шиг. Монгол дунуудаач баг тооны шиг болсон юм шиг. Тооны шиг. Тооны тайтны хүүхдүүд тай. Тооны юу сонсож байна? Hey Tony, Монгол сонсдгүй байна. Тэгэж мэгж хуваагддаг. Тэнгуүтэй тэр зах зээлээ бодох юм билээ дээ. Яг за чи яг юу хэлвэл тэр хүмүүс ойлгох уу? Юу хэлвэл аль нь ойлгох юм гэж бодож бодвол. Жас. Тийж л бодсон шүү дээ. Мань бол тэгэл ер нь бодсон байгаа дөө миний дуу сонсдог хөлтэй ажиллаж байгаа шээд бодсон байгаа. Манусын эран дээр ч гой артистууд бас их төрсөн юм уу? Харин яг тэр жил амар ихсэн тий. Тэгээ Монголд ч яг хөө тэгсэн анх ч тэгэл нөгөө нэг 14 5 он гэл Tyler the Creator энтер гэл тим хөгжмнүүд айгу generation-ээр ингэ цойлж гарч ирдэ штэ нэг тим артистууд. Одоо яг хин байгаа. Одоо ер нь хэн байдیں۔ Тооны? Клиба Кари байсан. Тэгээд Кари энтер л яг давуу түүх болов уу? Тэгээд араас нь Central явж ирж байгаа юм шиг. UK. Тийм Central амар тий. Лондон гэдэг л баг. UK-ийг бүр яг ингэж дээшээ дэлхийрүү бүр яг тоглож байна тий. Дэв мэв гэж мэддэггүй байсан. Тэгээд Central мань гар зүр UK Pink Panthers энтрийг бүр Dave Skepta амар хэлээ. За тэгвэл хідүүлээ. Одоо ингээд тэр чинь тийм л юм болчихж байгаа шүү дээ. Хідүүлээ яаж Монголынхоо хипхопыг хоцорчихгүй маа гэхэд нэг ерөнхий адилхан төвшөнд аваач. Гадны писта сонссноо. Бас нэг нилээ юм сонсдог писта сонссноо. Энэ шааж ш тэгээд толгойг нь тохиолцдог хэмжээнд бас хүрэх хэрэгтэй шүү дээ. Тэтгэл байгаа гэж бодож байна. Гэтэ тэр сонсдог хөгжмнөөс хүн ер нь бас болно. Үзэж харж байгаа юмс болох бах төө. Та хэд бол гэтээ яг банд гэж боддоо шүү дээ. 21 он гарч бас урдлаг яг хипхоп бас амар өөр болсон багт л гэж боддоо. Generation өөр чи. Тий, generation-ыг бүр тэр жигт нь өөр болгосон гэж яг Медалаа авъя писта. Өргөмжлөлөө авъя. Хэмжлэлээ авъя писта. Баатраа гişгийн хөгжмөг асаасч. Яа, юу вэ? Тэг бөмбөр хүртэл дууралт мууралт шууд солигдоод ихсдэг. Тэндээс яг би ганц бодсон юм YouTube type beat гэж биш шүү. Энэ яг өөрсдөө хийж байгаа шүү гэж болсон гэж бодсон. Хөгжмийг ингээд өөрөө хөгжим байж болно гэдэг тийм. Энэ өөрөө хийсэн хөгжим гэж байж болно тийм. Тэгэхгүй тэрнээс өмнө би яг өөрөө ингэж дуулах гэж оролдоод үглэх гэж оролдоод гэсэн. Тэгэл YouTube орол type beat мэтгээл хайгаал. Угаасаа тэр нь тэнгуутаа юм алгоритмаар гарч иж байгаа хэдэн бүгд ижлэх хоорондоо. Тэгээд нөгөө хүмүүс нь энэ хулгайлч тэр нь хулгайлч гэж боддог. Тэгээ байж байгаа л та хэд мэдгээл гарч ирсэн маань тэгэл тэндээс зүгээр за би өөрөө хөгжим хийх юм байна. Өөрийнхөө шууд. Гэл ер нь бас эхэлсэн гэж бодсон. Ер нь тэндээс бас нэлээ олон хүүхдүүд хүмүүс одоо юм бас уран бүтээлч ч гэсэн яг тэгсэн бах уу. Яг үлгэр жишээ аваач гэсэн. Одоо уран бүтээл гэдэг чинь бүтээл сэтгэлгэн дээр тулгуурлаж байгаа зөв өмөргийнхаа. Бүтээл сэтгэлгээ шүү дээ. Тэр ингээд бүр ингэж сагж бэлхэж одоо ингээд бүр ингээд тэр савнаасаа хитийдчихэж одоо бүр шааж өгнө. Тэгж одоо тэр бүтээлч сэтгэлгээ ингэж оргилжээж илүүдсэн болохоор тэр энергийг хөгжим болгож гаргаж байгаа шүү дээ. Ер нь бол тийм. Тэгэхээр нилээ ийм бүтээлч сэтгэлгээтэй хүн болж тарах гэдэг энэ өөрөө. Ер нь бас гайгүй бүтээчдэг баха гэж боддоо шүү дээ. Шүн шидэ дандаа шүн суудаг тийм. Ер нь шүн олонгууд юм уран бүтээлч хүмүүсийн тэр нь ер нь нийтлэг дандаа тэр нь ингэж сэтрээд идэв тийм. Ингэж сонсчихлаа. Би бодлоод чи ингэж өөрөө төрдөө гэж байгаа штэ тэрнээс ингэ ханаас альтын шиг өдөр хийж байгаа. Тэгэхээр хүмүүс ингэ унтаа зүудний ертөнцид ороод ингэ цол бодлоод их болоод тэг ингэ зохиолч мохиолч юм уранд орлын хүмүүс шүнэлэн тэг фантазин нөлөө сайн бодлоод орж ирээд юм зохиож мөр дуудах гэж хичмэжтэй ингээл боддог л таас ширтэн тайвшин танихгүй тэгээд нэрэн салбартаа тэр цааш стресс болоод тэгээ амиа орлоод өгтөө. Шийхгүй дээ. За нэрэ тий. Ер нь одоо ингээд сайн нэг юм за заяр марчлаа биз. Заяр.
Ер нь шаа би энийг бүр амар их ашиглаад байна зөв явлаа. Ингэж байгаа штэ. Би өөрөө мартаа шаачсан. Та яма хоёулаа би биенийхээ амиг мартаа шаачсан. Юу асуух чилээ зааж. Зааж ингээ алуу тас дундаа санах хэрэгтэй. Зааж болкээ. Чамд тэр хөгжмөн дээр чи ингээд тэр програмыг нээхэд бол надад бол харьяаргийн зүйл шиг яасан. Яг тийм санагддаг шүү. Эблтон анх нэхт бистэ. Тэр мэргийн ингээдийн тэгтээ би энийг сурах гэж оролдвоо бас тэр юм л та. Хотлоо өнө бистэ эблтон нээж мэгээд. Тэр мэргийн ингээдийн тэгтээгээ зааж өгч мөгөө. Чамд ер нь хин зааж өгсөн? Өөрөө сурсан байна. Тэгсэн чинь хамгийн сайхан YouTube дээр YouTube-ээс бичлэг үсрээд байна шүү дээ. Тэрийгэ дөрөө шаардах. Тэгсэн чинь мань тэндээс юу ч олж авахгүй байсан зөө. Юу ч олж авах. Тэгсэн чинь зүгээр л тэр чинь нэг юу хиний ч нэг хипхоп хөгжим байла. Нөгөө нэг цэцэн ахын нэг дам гэдэг миний бүүзэн штэ. Тэрний аяыг шууд ингээ оруулснаа би яг тэрийг ремейк хийж сурч ирсэн ах. Өөр тий. What? Тэрийг яг би сонсоод дууралтуудаар нь хөөж олж ингэж тэгж эффекттэй анх танилцсан зураг. Гэтэ амар олон Орлого хийсэн. Галыг олцно гэж байгаа юм шиг шаасан шүү дээ. YouTube-ээс үзэж болох л байсан. Гэтэ ойлгохгүйсэн шүү дээ. Юурээс ойлгохгүй. Тэ Монгол хэл дээр ч хичээл байхгүй юм даа. Англи хэл. Тэр нөгөө нэг юм хөгжмийн тэр нөгөө нэг нэршлүүд ч амар конфьюз болгож байгаа хгүй. Тэр чинь снэр гээл снэр ойлгомжгүй шатчих байгаа хгүй. Манийх нь хувьд л. Тэгэл явж исэн чинь явж явах дундаа угаасаа тэрний ойлгомжтой болчтой юм билээ тий. Би тэгэл ингээл уйггүй бичдэг байсан шүү дээ. Энэрл ах махруу ингээл ахаа энийг яах вэ тэрийг яах вэ. Тэгэл хамгийн сайхан надад хариу өгжсэн гац хүн энэрл ах байсан. Тийм. Тий. Тэгээд сүүлдээс уулзч та надад ингэж хэлчихсэн чинь чи байсан юм гэж хэлсэн. Яг үнэ санахгүй шат. Би байсан шүү дээ. За би байсан юм аа. Тэгж л анх сурч. Уус тэр нь баг амар юм байлээ. Тэгж сурах юм бол гартаа оруулахад ч амархаа. Тэгэхгүй нөгөө YouTube-ээрээ сурчих юм бол тэндээ баг ингээ хайрц зэглэгдээд үгүй шүү. Ингээд би яг ганц л юм амар хүсдэг байсан. Тэр үед миний сонсдог дууч продюсер ингэж гоо сургалт хийгээсэ ягаасаа гэж би боддоос. Тэгээ би одоо удахгүй сургалт юм. Тэгээд шууд сурчлаа. Тэгээ би тэр страглераа өөрөө сургалт хийж. Тооны ч битүү сургалт чаагаад тэ стрип ороод байгаа тэ. Тоонытэй хамт одоо сургалт Тооныг шаарлаа. Шаарлаа. Тэгээ гоё хүүхдүүдэд зааж өгнөө. Ер нь тэгээд нэг юм цаа чи стрип ордог болсноос хойш доонод нэг л тийм юм арилжааны болсон байл ш. Тэгж ер нь нэг юм арилжааны айнууд руу шилжчихсэн нэг мөнгө тэ бүкс шампанс хүнд тиймэрхүү вайптай айнууд болсон мөлий. Тооны бол тэгтээ бас юм хэлдэг. Гой гарч орж ирсэн шүү өндөрлөлт бас. Би өөртөө итгэл Баатараа зас амар итгэдэгсэн хай маян дээр. Тэгээ төг хараа юм байна. Тэгжсэн чинь доод юм уу гэдэг чинь тооны квад 2 орж ирэл. Дэлэ байнуудэл тэгснэ шууд спид ран хийж аа гэдэг хамгийн амар. Тэгэл аян сонсоошос. Пүү ямар амар юм бэ. Тэгэл тооныг бас баг сурж ил байгаа юм чи бас. Би сураал. Энд чинь тэгтээ шал өөр болцсон байл шүү дээ. Англи хэл мэлэн толцсон. Тэгэн гутаа шууд гадаад ингэж продюсертэй Discord-оор ингэж ярьж байна. Нэг ахлан нэг бариусыг харахаар эдний үеийнхээ өөр амар гэх. Яг тэр болоо шаастай би. Үгүй биш ээ. Тэгээд бид нэг юм Тэгээд тооны ч гэсэн удахгүй тэгэн штэ. Тийм шүү дээ. Яг нэг хааш. Би хөгшөндөө биш. бидний ласан дээр ирнэ чи. Шаастай. Чичдэг шаастай. Чи хөгчөнд тавьчихсан. Одоо нэг ингэж байх юм байхгүй чи. Яаж юу хийгээд байгаа хотлоо юм хийгээд бодлоо доошоо хараа кулрээ шаа. хотлоо кулрээ шаа. Хөөх байлаа шүү дээ. Тооны машин гээд наачаа. Тооны машин тооцоолно гээд наачаа. Тэр шүү хаяа тавьсан. Тэр чам сонсож жаалаа. Оо жашаалээ. Тооны машин би 6 дижиттэй сэтгэ миний хилдэг өгнө цөөхөө гэтээ миний гохи брэд тэр оксрактер эбо фристайл мини стайл үргэлж хангашаа харин чи өмдөндөө баа энэ бол найс ши эбо футбол
Жоо чангалаад үе. Тооны одоо фристайл шоучаа. Цаас нүржигдэн миний бар сайс ч юм уу писта харин төлөгдөн харин дуунууд гатасаа. Босton баларсаа. Аашаа. Бостон баларсан. Мэргэ аха мэрэгний эрх чөлөө мэдрүүлээ төхөө гуйжийн арчсан нэгэн гидлэрээ дарахгүй еврейчүүдийн хуард байгаа бидний хуарна бидний парн дээр шаарна дээр гарна уулын Шарату Тони машин дээр Тони намайг гүргэж тосон тиймээ би босуур дээр босоогоорой баан яа зүг бэлээ. За энэ дугаараа фристайлтай дугаар байлаа. За манай өнөөдрийн дугаарыг хоёр зорчин маань ингэж авьяас асгарсан үдэш хэд. Авьяас асгарсан шинэ гэдэг. бид нар бол Мэргэний фристайл шатлаа шүү. Мэргэ фристайлаа хийдэ эргээд харахад дурсамжтай штэ. Анда хэрвээ дараа сонсвол чи өөрийгөө яхаа мэднэ. Мэргэ фристайл хийчихлээ дараа дурсамжтай штэ. Эргээд харахад сонирхолтой штэ. Тийм ээ. Мэргэ аашаа бэлээ. За өнөөдрийн манай фристайл болон Манай манай фристайл бол дээр ахнар нэг хайрын дууны нэг сүүл толгой олболтгүй юм байдаг шүү дээ. Би чинь чамдаа хайртай охин байна. Орчууч гадаа би нөлөөсөө орсхон зогсхоо. Би чинь чамдаа хайрын үгээр батан Харин чинь чамдаа хайрын үгээ ботон хоолндаа энд чиний надад хайртай шүү. Би чинь чамдаа хайртай шүү. Broken heartтэй дандаа хаягдчихтэй. Дандаа баян залууд найз. Хизээч сүүлийг бол холбохгүй те. Урсах нөлөөс бүрийн тоогоо чамдаа би чинь бичлээ захиагаа. Энэ үгсний чам захиар нисүү хүрээ. Яагаад ажигсан хатан мааштай баярлаа. Авч багш минь дандаа хайртай шүү гэдэг бүрээ аашсуу. Би тамаргаад хайртай би чинь чамдаа хайртай. Хацаа жоох. Раунд бол амар шааж юм байна. Амар крауд. Рафттай шүү. За буцаа шууд нөгөө сервис л горлоо. Так. Урлагийг та Хөгжим хийх байх. Анууч асуулт. Монгол толготны асуулт яваарай. урлагийг та нар юугаар төсөөлдөг вэ? Ер нь бол тэгээд Урлагийг анх тэр амтлсан мөчөөсөө хуваалцаач. Яг тэр нэг хийсүү тагнаад амтагдахад лайдгуун цэцгийн тос яг ингэ дээрээс асгарч байгаа байхгүй. Юу ч энэ тэр зүрхний гүн рүү тэр шоколадыг дарсан цотож байгаа байхгүй. Та гоорлоо шүү. Ханаас за ханаас хүссэн нэг статаа фьючер шаг юу юм байх вэ? Яг Йоо, мэн шууд гэхдээ эхнийхээ руу шейквэс л гэж бодсон. Яа, мэн зөв шейквэстэй шаа, мэн шейквэстэй шаа. за бачка. За царайлтай ч юм уу? Царай л юм байна. Анчууд оройн дэд рүү шахах гэж байна. Шууд оройн дээр рүү. Оройн дэд рүү амар. лөвэтан те. Анд юу гэвэл мэн ингээ хальт харагууд Майкл Джексон дээр харагч байгаа. Вачка байсан гэдэг шиг. Царайга дахихгүй өгөөш. Хальт анхаар Майкл Джексон байгаа. Яг ингээд нүдний хавуулгаар ингээ бод Майкл Джексон шаарай. Юу шахах юм бэ? Аа одоо дом шахах болсон. Гэхдээ штэ. Асуулт хариулж ирсэн. Ста. Мэдхгүй штэ ста. Тэгэл гой стат шана. Хамгийн гол Сэсэ бодлоогүй. Илэм Аралгүй рэпертэл бай. Одоо тэгвэл гоё юу яа? Гоё conspiracy ярив ста. тэгээ. За nice. Өсөргөө ярих уу? Одоо ярих уу? Quantum physics ярих юм уу? Quantum physics ярих уу? Аашаас. Заанда. За conspiracy за одоо дэлхийн 3 дугаар дан officially хэллээ гинэ. Тэ. Ер нь шаац Америк хятад хоёр шаагаад байгаа юм уу? Яагаад байгаа? Ер нь мэдэж гин үү? Сүүлд яс чинь
юу яасан ч нөгөө нэг тосны хоолой лөө. Газрын төсний хоолойг нээхгүй бол Трамп Ираныг зүгээр яг хотын барыг устгах мстах юм. Үнсэн товрог болгоно. Тэгсэн чинь 48 цагийн хугацаа өгье гэсэн чинь дууссан шүү дээ. Өнөөдөр арай дуусна. Биш үү? Жишээл байна да. Өчигдөр ирээд одоо 30 идэх цаг дээр Биш бүр аль өмнө хэлээд. Тэгээд тэр дуусахад л барыг дайн шийдэх үгүй нэг юм шүү. Гэтэ Иранчууд одоо сончих Бодлогтой өстой. одоо яг манайд ингээ подкаст хийж байхад тэнд байлдаад ялангуяа Украин Орос хоёр одоо яг жинхнээсээ байлж байгаа тий. Гэж бодохоор бас дуусчих. Ой тэгж ярих юм бол өдөр Украины дайнд ч манай Монгол хүү явж байгаа хөөе. Ардын хүү хин блээ. Ой тэр Украины дайнд Facebook-ийн нөгөө нэг ардын хүү Хуурамч баяраа Монгол алхаар зөө. химэр алхааны химэр чинь дэ Украины дайнд шааж байгаа чинь Ямар алхаа яриаш байгаа тий. Ямар алхаг. Ой Facebook-ээс харуулах уу би ой. Дайнд монголчууд яваад байгаа юм уу? Хят чин Иранаас газрын тосоо жилүү нэг юм 40% авдаг юм байна. Тэгээ тэрийг иранчууд хорцсон. Ятчууд чинь бензингүүд хийрч эхлээд Ардын хүү Дорж угаасаа Ираны тал юм билээ шүү дээ. Ардын хүүд орж байхгүй да бодож. Тийм. Нацтай худлаа юм шиг лээ. Оросд ийм бизнес гарсан юм шиг лээ. Дайнд явж байгаа юм шиг шууд буу зэвсэг өгснөө зураг мургийг авч тэгж эвдэрхий байшин дотор ороод ингэж. Попрот юм те. бота зурагс яг байлах чинь над руу мөнгө явуулаач. Юу нэг тийм бизнес яваад байгаа юм шиг. Гэтэ одоо ер нь дэлхийн дайнууд нэг тийм цус урсахаас илүүтэйгээр ийм стратеги ийм хотлаа нэг ийм би хайр писташуу юм уу гэж ингэж тийм нэг медиа дээр л тулгуурлаж байгаа юм. Тэгсэн чинь тэр нь бид нар одоо ингэ баригдаад байгаа байхгүй. Дээлгээл дэлгэрэх басгүй шүү. Юмнууд нь Энэ илүү энэ дээрэлттэй эсрэг хоёр пистат. Нэг Тэрэгтэй яриа. шаацсан байсан. Анти Шангрила крүү. Болоо. Камера отроо. Камера отроо. Тэр яхаа Бүх Монгол ялна. Бүх Монгол ялна. шууд синхронтой орж ирж ирдэг. Ой мэрч дэлхийн даймаа ярьчих чинь. Дэлхийн дайн дээр юуг нь ярьчихлаа. Тэр саяны дээр худлаа шаагаад байдаг чинь байдаг юм дээр чинь угаасаа Америкууд амар Оросууд амар өөрөөсөө амар шидэд идэх кино мэнээр бүхэн. Тэр нь одоо дайн дээр жоон баригдаж шаад. Жамеркудоо. Тийм Жамеркууд дайн баригдсан гэж байна. Оросод баригдаад одоо бас тий. нэг юм эдийн засгийн масаг шинжээч хүмүүсийн юугаар ярьж байгаа болохоор тэднээс нь мэдээлэл амар ухтай шүү дээ. Тал талын бам. Өрөн мөрөнгө оруулаад ингэж болохоор. Тэгвэл тэднээс ч юм амар ингээд сан мэдээллүүдийг гадаад жиж яриад байгаа. Тэгсэн чинь Трамп бол ер нь жоохон нэгсэн худраад байгаа байхгүй анх гарч ирж ирсэнээсээ. Тэгэл тэр анх ярьж ирсэн юмнаас удирхаас гадна одоо ингээл энэ чи одоо хэдэн тэрбум доллар зарлаж байгаа гэж бодож нэг зөксөө зөг пож амар хөө тий. нэг пожинт сая доллар. мотор төлөгчдийнхаа мөнгөөр тэрийг үлдэрч. Эндээс ингэж орж ирэх шагаад нүд Амар нэг түрэг оролцож байж Өө цаа чи дараа нь тусдаа орно. одоо энэ дараа миний доо Өнөөдөр хоёр гоё хүндэт зочноо шахаж өчөж байгаа байхгүй. Тэгээ ер нь одоо ингээд яг хөө ингээд дөнгөж подкаст эхэлж байгаа болоод ч юм уу нэг жоохон форматаа олохгүй янз бүрийн газрууд руу нүүж мүүгээд тэгээ нэг жоохон тийм асуудалтай байгаа. Тэгээ удахгүй нөө дүр мөртэй хувираад буцаад жоохон тийм материаллык бааз хангачвал тэр бүхэн болчих واخ тэгээ. Одоо зар сурталчилгааны хэсэг шүү зэ. Subscribe дарж байгаа биз да. Тэгээд тэр хонхын дарж байгаа биз да. Тэгээд спонсор зүгээр өгчихөө нэрээ. Гуйч нөө. Мөнгө байна уу? Жоо мөнгө өгчих нэрээ. Гуйч нөө. Мэс ойл камер түрэлэх гэж мянган болж нөө. Юу ярьж байгаа шүү дээ. Өгчихөө гараа ингэ. Жоо мөнгө байна уу? Ахгүй юу? Ахгүй юу? Жоо. Тэгээ сая нэг жоохон спонсор авах гээд маань нэг хэдэн газруудаар орсон чинь он гарснаа бүгдээрээ тэр төсөн мөсгөө батлуулсан байт юм байна. Уус нь бүгдээрээ айгүй сонирхож байна. Тэгээд тэр маркетингийнхэн төсөн мөс нь батлагдсан. Тэгээд ер нь бас болох юм шиг байл. Мэдгүй тэгээд спонсор байвал гойж Өөрөө нураачдаг. Мэдгүй гээд спонсор байна уу гээл. Тэгээд за буцаад зочныхоо хэсэг рүү орё. Зочныхоо хэсэг рүү орё. Тэгээ ер нь
Нэг амар ухаантай комент бичгээл оролдож шаадлаа шүү ер нь. Энэ зүгээр найзуудын дундаа идэг хөгжилтэй новшин зүйл болохоос та нарын тэр хүсэж байгаа Авшин зүйлийг минь үзүүл үз. Жиг үзүүлэг. Гэтэ дундуур нь бид нар сая ухаантай юм ярьдаг бас цадгаа алдсан хүмүүс биш шүү. Ухаантай юм Сайн хөвчтэй эсвэл тэр ч ухаантай байлаа шүү дээ Тий. Одоо жоохон тэнэг баймаар байна. Жоохон тэнэг байна. би тэнэг байж болох. Яна ингэ зүгээр камер руугаа харж битүү маазарсаргаа татлаа. Бидээ нэг ирээд. Яахт одоо чухал юм чэрэч яах. Гэтэ чухал юм яригдж гин үү яг үндэ бас. Бас яригдсан байна уу бас. Яалч хүү яриг. Хөрх нэг юм Мухаа ингэсэн. улаан хөшгөө энэ нэг юм чулуудсан ааруултагаа зэрэл явж ийн яг үндэ. Зарим нь Энийг хүү манай идэх үү манай зочнуудын Би зарим дээр идсэн чинь би гарал идлэг уурлаа шаа. амтгаа болоо. Писта 5 хуурайлаа. Наач одоо дууслаа шүү дээ. Наач спонсор байхгүй ааруулаа гээл дуусчих. Бас 10-ийн спонсор ядаж байна уу? 5 дугаарыг ааруулж шүү дээ. Яагаад бай. Ядаж 10-ны спонсор байх хэрэгтэй. Цаач юм уу? Тийм шүү дээ. Аар бол үйлдвэрлэлээ амар олон газар орч тэд нар мөнгө өгөх. Энэ дараагийн дугаард орох юм байна гэж. Айрг өнөр нэг айргны сайхан айрг байрг гэд бид нар ер нь тэрнгээр гоё тийм Монгол үндэснийхээ бүтээгдэхүүнүүдээр спонсорлуулвал гоё л энэ. Ваа, Яг үндэ тэгэл ийм л чөлөөтэй юм үзэх хүсэж байгаа штэ хүндрэлтэй. Хүндэрлэгтэй. за жоо уул ярих уу? Би брэнд байна. Жоо уул ярих юм уу? Тэр. За би Бекис Чи даалсан чи одоо ямар аялалтай авч байгаа нэ? Бектер одоо 4 сарын 4-нд Өчигдөр тий Шинжаан руу дугуйтай. дугуйтай 1000 км дугуйтай аялал. ойлгох нь юу? Гү баг Тэр ч бөхтөр бол штэ биз та. А бөхтөр хойлохноо л арай идгээ биз та. Би бидээс өөдөн биз та. Хоёр гэхэл ач. бөхтөр бол хоёр тийм утгатай юм уу? А чи бөхтөр бол үзэж байгаа. Оо бистан тэр бооны доор Би тэгээд ч ийм өстэй болохоор ч үзчихсэн юм байна. Майкл Джексон чи яаж нөөстэй? Бөхтөр бол гэцээсэн. Тэр аяллаа тухай тэр аялал яасан гинэ. Чиний аяллаа тухай асуумаар байна. Тэгээ ямар ч 4 сарын 4-нд ховдоор дамжаал хятадтай ил гараал. Тэгэл цаашаа шууд хил гараад ярантай бомбоор гардаг гэсэн. Тэгэл цаашаа жин тэнд одоо нэр бүхий манай нөхдүүд байгаа. Тийм. Нэг хүнийг бол тэр аялал хэрвээ дуусгаад ирж чадвал бид нэр тэр хүнийг подкастэнд оруулсан. Цаа чи өөрөө бас ороход тэр бэлэн болсон гэж үзэж илээ дээ. Цаад чинь бол амар Цаа тэр чин подкастэнд оруулна яг аялал дуусч ирээд тий. мэдхнийг мэдэндээ нэрийн заа болоо та. Шээс. Бекисээр асуу. Бекисийн асуу. Анчгаа Эвестийн бейс кемп юу л гарчлаа? Лабужир Лабужир гарсан тий. Тэр ламг болтлаач яг. Ярьсан юм уу? Гүг яриаг байр. Тэндээс гоё яриач ханд гоё. Бас нэг гоё одоо үзэгчтэй таллаа. Тэр амар сонио өөр ертөнцөө тэгээд яах гэж ийм юмд яваад байгаа юм бэ гэж бодсноо. Гэртээ ирснээр донтчтой юм л. Тэстэй амар харагдсан үстэй. Аим шиг кино шиг юм болно юм байна. Миний одоо бол бас тийм өрөөдөлч одоо эвэстэлчээд байгаа шүү дээ. Тэгтээ мөнгө нь байвал Асуулт гарлаа байсан юм. Асуулт ч асуулт. Хойлооч зөндөө юм хийсэн юм байна. Бас асралт руу хамт гарсан юм байна. Хоёр асуулт нэстэг дэргээр очиж бас. хаа хамт гарсан шүү дээ нэрээ. Савчаар нь хамт гараагүй юм байна. Гэтэ бейс кемп Өмнө нь 2 сарын өмнө Тойрчаас Непал руу хамт явсан тийм. Бэс кампус өмнө ийм хоёр хүнтэй сууж байна. чинь тийм. Ямар Тийм Биш үү амар юм шүү дээ. Тэр чинь баг дээвэр дээр нь шууд. тийм туристик юм нуур байсан тий. Тийм нуурын дээр. Хиндүү шашны нэг тийм шүтлэгтэй нуур байсан. Гэтэ хиндүү шашин буддизм чи за тэгвэл хоёлоо тэгж асууж. Үндсэндээ Хиндүү шашин гэж байгаа шүү дээ тий. Тэгээ буддизм тэр хоёрыг ер нь өөр гэж боддгоо адилхан гэж боддог. Ер нь мэддэг үү? Ялгадаг үү? би буддизмыг зөвөр сүулт нэг сонсч мосол яасан чинь хиндуг бол мань сайн мэдхгүй. Тэгэхээр ялгаж сайн мэдхгүй лээ. Тэнд хин за мэдгүй юмныхаа тухай ярихаас амар ингээд мэддэг сонссон юм ярьж болно шүү. тий сонссон юм ярьж болно нэстэ.
Тэр чинь нэг юм Кришна гэж баахан бурхнууд байлаа. Бас нэг юм өөр заан хушуун мушуутай ч тэрийг маань саяхны хүртэл ялгаж салгадаггүйс аахгүй. Ерөнхий буддизм гэж боддог байхгүй. Шива, Кришна ч үлээ те баахан тийм бурхнуудтай тэрийг одоо хиндүү гэдэг шүү. Тэр одоо үзэл санаа нь ямар юм бас өөр. Адилхан бурхнууд байгаа. Баян амсралчин хиндүүд байгаа. Тийм. Ганеша гэдэг тэр зан долгоотой чинь бас буддизм нөгөө байгаа. мөнгөний энэ доос ингээд урссан байдаг нэг бүдүүн нөхрөөд хэрэгтүүцэн. Тэгэд Ямар Нэг мөнгөний халзан. Тэр чинь бас Японых гэж байлээ. тийш Японых Энийг гэж байгаа гэж тийм. Тэр чинь нөгөө зингийн мастер байхгүй. Мань нэг юу стараа ийдсэн мэс нэр өнөдөр марцсан шүү. Тэр чинь хотыг зингийн мастер байхгүй. Бүдүүн инээдэг юм баян амсраа баг. Баян амсраа инх амглан ам байхгүй Монголын нөгөө хүүхдүүд хариулууд үзсэн. Инээцэдэг. Гэтэ өөр бах. Өөр явах бас бодоодсэн чинь. Гэтэ ийм адилхан юунууд үүдээ тэнгэр юу бурхнууд үүдэн бэл. Тэгж болохгүй шүү. Кат. Юу тэгж болохгүй шүү. Тэр камер батарей Батарейла өгнэ. Тэгэхээр нэг ийшээ иржлээ л дээ дунд руу. Микэн салцсан ба юм уу? нэг микээс алтсан байна. Энэ камерт холбоотой юм уу? За цайл подкаст. Юун дээр зогслоо бид нар сая conspiracy ярих гэсэн онгоц алдчихсан. Юун дээр зогслоо. Тийм conspiracy чамд одоо ингээд ерөнхий яг хамгийн сайн мэддэг conspiracy байна. Одоо энийг би үнэн гэж боддог. Жишээ нь жоо хүүхдийн цус уудгийг үнэн гэж боддог гэдэг. Оо би ч бүр амар судалж бодлогоос мартсан шүү дээ. Шах. Гэтэ Би тэр хар нөх юу Бермудын гурвалжин бас бодоод байдсан шүү дээ. Бермудын гурвалжид дэлхийн нэг глэчний нэг хэсэг гэж магадгүй. Тэснэ ингэж явж байгаа алга болчдөг молчдөг гэл угаасаа тэдэж нөө усан онгоц ч гэсэн алга болдог. Дээгүүр нь явсан ч алга болдог гэл. Гэтэ би яг энэ нөгөө нэг далайн доорх моорхын амьдрал тэр нэг одоо далайн доор шинэ юмнууд байдаг мэдэг тийм юмд бол жоох итгэл идэв би. Усны дүү шинтээ. 1% судалсан мө гэдэг лөө. Тий. 2 лөө. Цаашаа чадахгүй. Тэгээ тэр мэрэнд бол маань итгэдэж штэ. Би ч далайн уснаас уусаа айдаг. Амар айдаг штэ. Би нэг Тайланд явж байгаад нөгөө нэг юм завтай аялал хийх гэж явжсэн чинь. Яг нөгөө шуурга болж байгаа өдрний явцсан чинь манайд мэдхгүй далайн баг ингээд замынхаа аяллахаа талд явжсэн чинь шуурга ирж ингээд мэдээлэл өгсөн чинь маань жолооч гээд Монгол бураад шиг ах заа. Тэгээд тэр ах зүгээр яг яваад исэн юм шиг л. Тэгсэн чи далайн шуруунд нь шааж байгаа завтайгаа. Тэгээ би бүр амьдралдаа яард хийж яачихсан. Ингээл зогтоод бүр ингээ өсөж доошоо буугаа заяа. Тэгээ толгоо молгоогоо шаа зохиж мөхөө. Тэгээ маань ингээл эргээл харсан чи хантай завных нь арталт нь бүр ингээ хоёр давхар байсан шиг юм том давлага. Завын шаагаас л зохио шаасч тийм доторгоо бүх хүн зүгээр алингаа алддаг шин. Тэгэл бүр гачин болоод ус руугаа харсан чи зүгээр хаавар юм байдаг шин. Далайн нөө. Тэгээд бурхан багш юм. Би яаж хайгаа. Тэгээ шууд эргүүлээ буцаж байгаа юм. Буцааг бол мань үдээд латриш Майкл Джексон шүү. Яалаа. Тэр далаа бол аюултай. Тэр бол conspiracy. Цэргийн сургууль хэдэн жил яаж сурсан гэлээ? 6 жил өстэй яг жимбиж Казаранд амьдэрсэн. 3 жил казаранд амьдэрсэн. 3 жил казаранд амьдэрсэн. 3 жил цэргийн амьдралаар амьдэрсэн. Хэддүгээр ангиас хойш гэсэн үг. 6 дугаар анги шүү. Ямар нэртэй сургууль вэ? Тэмүүжүрлэг гээ. Гэтэ Тэмүүж өрлөг те. манай сургууль чи яг миний ордог жил мэл чи эхний 6 жил мэл байсан аахгүй юу? Эхний яг дөнгөж халуун дээр яг ид бүр цэргийн сургууль шиг бүр амар гоё юм. Яг ципсап те. Яг тийм эс. Одоо гэхдээ манай сургууль жоох арай зөөлөн болцсон юм шүү. Тэгэхгүй бол угаасаа сошиал машлэр нөгөө нэг гэл байгаа шүү. Тэрнээс болоод тийм болцсон юм уу яц мэдэхгүй. Цаартай зодтолдог байсан хоорондоо. Алдцдаг байсан шүү. Жинхэнэ. Гэтэ ер нь Ахнартаа зодтолдог баригдах юм бол алуулт шүү дээ. Тийм тэгэл яг баригдах юм бол тэрвэлдээд ингээд зогсоож. Йоо би бас уруулан дээр үйлсэлцгээ шагаа. Тийм уруулан дээр би эндээ хайртай гэж хэлгээ шагаа. Тэгэл сүулдэ эвлэж байгаа юм чаа ингээд тэрвэлдээд хоёулахнаа зогсон сүулдэ. Чи тэр үед гिचгүй эвлэж байгаа байхгүй. Жигсаалын талбай дээр ингээд хооронд зодтолцсон хоёр хүний хооронд нь тэрвэлдүүлээ мөнхийн зогсоогоо шагаа те. Тэр нь амар цаг зогсоо шагаа. Яг эвлэлтээ яг жиг байгаа байхгүй. Ерөнхийд тэгвэл нийтлэг тэгдэм байх те ер нь зодтолцсон цэргүүд. Ер нь гэхдээ андаа нийтлэг байд юм шиг л ш. Тэр нь ингээд диктатор ер нь адилхан те. Уламжлагдаад ирсэн. Манай сургууль одоо бол тэр биш ах уу. Яг миний дэг ордог жил мэл бол яг тийм ахнар махнар хувцас аим гоё өмсдөг. Тэг би тэрийг харж дуурайж мөрөөдөг. Алцсан
ингээл алцганаал хитрхи саагж маагаад ах юм бол бас дүүнэр мөнөө дарж марддаг тийм аим гоё эс шүү. Хүмүүж чадахгүй хүмүүжлгүй байгаад байвал хүмүүжүүлээд өгөх газар бас байдаг шүү. Эцэг эхчүүдээ тийшээ нь бас явуулжвал дараа нь өөр газар руу бас явахгүй шүү гэж боддог. Тэрхийллийн эсрэг хоёр өстэй. Яа, хоёул тэрийг ярих уу? Тэрийг ярих уу? Бити яриа тий. Мэргэлээ үзэн ядаашаа. Тэр амир яг хөтө хүн чинь бас нэг амьдралтаа бас нэг кринж юм хийн штэ. Тэр чинь тодорхой. Би бас тэгтээ Хармафын түүхэнд бас бага кринж төгссөн хүн шүү бас. Нэг алдахад ирэх бол байгаа гэж бодож байна. Оо яа. Ивлээ. За тэгээд эцэст ингээд найзуудаа ингээд сайхан нэг нэгээр нь оруулж байна. Гоё байна. Бачкатай би юу ч ярих вэ гэхдээ. Зөндөө юм хэлсэн. Тий одоо тэгэл. За ямар ч байсан тэгээд эцэст цомгийнхоо талаар ерөнхий гоё яриад гэж юу. Аха. Манай гоё сурталчил найзыгаа. За баярлаа. Цомгийн минь сурчиж гэж баярлаа. За 4 сард та бүхэн цомгоо сонсороо. Одоо шууд ингэж үгээшээ. Ярц 30 дуудын цомог сонсгоо гэж зэрэг хэлээ. 4 сар тэгээд та бүхэнд амар гоё хамтрал өгж гин. Маа хамтрал нэг хин юм байгаа лээ. Тэрийг спойлж болох. 4-ийг хэлээ. За. За тэр нь хэлэхгүй мэн дөө. Хэлэхгүй мэн те. Тэгээд лиглэгдсэн нь бол мэдээж хамгийн эхлээд Армантай дуу лиглэгдсэн байх. Тэгээ нөө болттой байгаа. Тэг мэдээж 200 бол байгаа. Тэгээд за болий дөө гэснээр бүгдээ хэлсэн. Одоо 4 үлдсэн шүү guys. 4 үлдсэн үү те. Би хэлчихгүй шээстэй. Одоо энэ цомог маань тэрбум нэстэй гарна дараагийн цомог. Тэг хайрын дуу нь хэрэг юм. 15 trap hip hop 15 хайрын дуу. Яг 2 дисктэй. Бодолцсон биш үү? Сингл байгаа юу? Сингл байхгүй. Сингл гэж угаасаа тэгэл 30. Сингл байгаа юу чи ганцаараа хийсэн дуу байгаа биз та. Синглэрээ байхгүй. Тэгэл битээр бэктер битээр ч уус нэр өгөөгүй хамтлаг. Бүгдэн дээр нь л хамтран байна те. Тэгэл олон гой хүмүүстэй хамтарсан. Тэгэл угаасаа л гоё шаасан. Угаасаа гоё шаадаг. Тэгэл гоё шаа. Мань бас ингэ найзуудтайгаа 200 мөртэй байг дуу байсараа сурцсан. Тэснэ бүтэн нэг дуу ганцаараа хийж чадхаа болж болцсон. Одоо энэ тийм болцсон хаа. Мань нас тийм болцсон. Чи одоо ингэ ганцаараа нэг бүтэн дуу хийж чадахгүй заяа. Вектори байхгүй нэг дуу. Яг нэг бадаг бичээл дахиад бичүүл хийчихэж тэгээд байхгүй болоо. Чи залхуураашаас. Өөрхөн оруулах чигээ. Өөрхөн оруулах гэдэг болцдог байх юм шиг байлээ чи угаасаа болцсон дөө. За. Тэгээд эцэст сайхан хөгжилтэй ярилцлага хийлээ. Тэгээд Ямар ч хөгжилгүй дуусгадаг шээ. хөгжилгүй байсан юм шиг үү? Тий. Тэгээд Джеймс найзтай баярлаа. Rapper, producer, beatmaker Джеймсээ. Ууч заасчаа. Rapper, producer, beatmaker Джеймсээ. Хүчирхээлийн эсрэг зогсогч Джеймсээ. Саяама. Өөр залцсан баярлаа. За. Цайд подкаст байлаа. Чи өөрөө ороо гэсэн юм бэ? Тэгээд Чи өөрөө сүнстэй гэж хэлсэн шээстэй. тэр шүү дээ. За болцоо. За баярлаа. Уусаа байсан.